1980 оноос хойш хичнээн Google хийсэн болоо хоёлаа гэл. Тэгэл тооцоогоо гаргадаг. Тэгэхэд бид нар ч нөгөө хэв шимгэлийн үйлдвэрт байхад дандаа модог Google-тэй хийдэг байсан. Тэгээ тэрний чинь нөгөө тоон өндөр байхгүй юу? Сарын төлөвлөгөө чинь одоо 200 300 ширхэг Google хийдэг байсан чинь модог Google-тэй. Тэгэл тэр мэр тоог оруулахад ер нь 100 мянга давчаал ах шиг байгаа шүү дээ. Ер нь баримжаагаар 100 мянга бол давна. Доол гэдэг чинь Google-тэй байхгүй юу? Тэгээ Мон гэдэг нь Монгол Google-тэй гэдэг нэр. Тэгээд ер нь бол англи дээр нэр нь байхгүй бол гадны зочид гадныхан олцоо манай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг учраас тэгээд Мондол гэдэг нэрээр явдаг байхгүй юу. Тэгэхээр Мондол гэдэг нэрээ манайх чинь 95 онд авсан. 95 онд Мондол ХХК байж байгаад 98 оноос Монголын хөгжлийн зураачтай холбоо болоод нэр нь бол Мондолоор үлдсэн байхгүй юу. Энэ чинь ингээ олон жил болж байгаа болохоор яг энэ Мондол гэдэг нэрээрээ бас олонд танигдаад байна л та. Чин 80 онд төгсөж ирээд хэвлэл чимэглэлийн үйлдвэрт анхны Google-ийн тасаг шинээр нээгдээд бид нар ч ангиараа ирж исэн үйлдвэрт. Тэгэл одоо тэрнээс хойш энэ урлан маань бол угаасаа тэр хэвлэл чимэглэлийн үйлдвэрийн одоо үргэлжлэл байхгүй юу? Үргэлжлэл явж байгаа юм. Тэгэл одоо ингээд 48 дахь жилдээ энэ хүүхэлдэйн урлаг дээр үйл ажиллагаагаа хийгээд байж байна да. Google замын маск хоёр бол хамтал явж байгаа. Хамтал хийгдэж байгаа ажлууд. Уран бүтээл хийж байгаа, хуваарь хөдөлмөр эрхэлж байгаа тийм хүмүүсээ бүртгэж аваад бүртгэлэг, судалдаг. Тэр шугамаараа бол Сүхбаатар дүүргийн жижиг дундтай хамтарч ажилладаг. Энд тэд үзэсгэлэн гарах. Тэгэл ямар нэг арга хэмжээнд нь дүүрэг нөгөө харьяал нь Сүхбаатар дүүрэг болохоор манай энэ урлагчид Сүхбаатар дүүргийн харьяа шүү дээ. 7 дугаар хороо. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо болохоор тэгээд жижиг дундтайгаа холбоотой ажилладаг. Тэгээ манайх чинь 2005 онд худалдаа аж үйлдвэрийн тархим аялал жуулчлалын яамнаас гаргасан үзэсгэлэнд тэргуун байр аваад одоо бэлэг дурсгалын брэнд шилдэг брэнд бүтээгдэхүүн гэдэг цолоо өргөмжлөлөө авсан байхгүй юу. Тэгээ одоо тэр Мондол гээд манай Google-тэй нэрэн дээрээ тэр юу н батламж нь явж байдгийг 2005 оны үндэсний шилдэг брэнд гэдэг. Тэр үгээрээ л одоо бусдаа энэ хуваараа Google хийж байгаа хүмүүсээс арай ялгарна да. Ихтлгүүртэй гэрээтэй тэгэл ихтлгүүртэй бараа бүтээгдэхүүнээ юу ягаал захиалгын дагуу нийлүүлээл. Тэгээд яг хувь хүмүүсийн захиалгыг авна л давас. Хувь хүмүүс нөгөө нэг тэдэн ширхэг гэл захиалгаа өгнө шүү дээ. Тэгээд эднэрээрээ явна. Манайх ч одоо Америк руу гаргаж байна. Солонгос руу гаргаж байна. Уршаа өвөр Монгол руу гаргаж байна. Герман руу гаргаж байна. Тэгэл яг тэр байнгын захиалагч нар бол би. Тэд нартайгаа бол байнгын л харилцаатай ажил. Энэ урлан дээр ирээд захиалгаа өгч болно. Юу яаж болно? Мондол сүвнэр шоп гэдэг манай пэйж байгаа. Тэрүүгээр ороод манай бүтээгдэхүүнүүд тэнтэй байж идэг. Тэндээс хараад одоо юугийн захиалж болох уу, юугийг хийж авч болох уу? Тэр мөрнийгаа. Тэгээ тэр нь пэйж дээр болохоор утас нь байгаа. Тэгээ тэр утсаараа холбогдоод захиалгаа өгч авдаг. Ичгэгийн зураг авдаг зүйл хайсан. Энэ юу тухай хийх юм бэ тийм? Бид нар тэгэл энэ одоо хүүхэлдээ яаж шийдвүү те хэдэн жил хийж гэн туршлага ямар байх уу? Одоо олон улсад нэр хүнд нь хэрв те тэгэл тэр талаас нь л бичлэг хийж авдаг юм бэлээ. Тэгээд сая урж дээр байхаа 45 дээр гарч ийл шүү дээ Япон сувг дээр.